За сайн бацхан уу. Энэхүү бичлэгээрээ би та бүхний сайн мэдэх ChatGPT буюу OpenAI-ийн гаргасан AI маань одоо бүр браузертэй болсон байна. Веб хотчтой болсон байна. ChatGPT Atlas хэмээх браузер ердөө 10 хоногийн өмнө танилцуулагдсан байгаа. За тэгээд та бүхэндээ яг энэхүү браузерийн давуу болон сул талууд яг яадаг ийдэг талаар та бүхэндээ ерөнхий танилцуулга видео явуулах гэж байгаамаа. Тэгээд дуустал үзээрэй. За хэдүүл ямар тач эхлээд яг OpenAI YouTube видеодор байршсан танилцуулга видеог хамтдаа үзцгээе. За ингээ ороод ирлээ. За хэдүүлээ үзцгээе. За би албаар дууг нь хатсан байгаа шүү. За шууд браузер дээрээ за энэ нь болохоор ерөнхийдөө за энэ браузер маань би одоо яг өөрөө турших боломжгүй байгаа. Яагаад турших боломжгүй гэх юм бол би Mac ашигладаг, Windows үйлдэл систем ашигладаг учраас зөвхөн Mac үйлдэл систем дээр ашиглах боломжтойгоор гарч ирсэн байгаа шүү. Тэгэхээр та Windows үйлдэл системтэй ч юм уу өөр Ubuntu үйлдэл системтэй байх юм бол боломжгүй гэсэн үг. Зөвхөн та Mac дээр хийх боломжтой гэсэн үг. iOS үйлдэл систем дээр тийм ээ. За ChatGPT Atlas. За яг мэдээч энэ болохоор Chromium based буюу Google Chrome байдаг шүү дээ. Та бидний мэдэх Google Chrome-ийнх нь ерөөдөө маш олон extension-ыг агуулсан браузер гэж ерөөдөө танилцуулж ийлээ. За шууд ингээд та бүхэн харж байгаачлан шууд сайтаа бичиж шууд орчиж байна. Бусад браузерууд хэдүүлээ мэдэн шүү дээ. Яадаг вэ гэхээр дарангуут нь маш олон search гэсэн гарч ирдэг тийм ээ. Шууд сайт руу ордог. Хэрвээ та эхний URL, дээдлийн URL хэсэг дээр та бичих юм бол ордог. Харин энэ нэг search хэсэг дээр та бүхэн Google дээр хайх юм бол маш олон илэрч гарч ирдэг шүү дээ. Тэгэхгүйгээр шууд сайт руу шууд орж байгаагаар бас давуу талтай юм байна. Арай өөр юм байна. Сайт руу орсноо хажууд нь баруун бодод болонд байнгын юм sidebar буюу хажуу хэсэг байгаа юм байна. Тэр нь болохоор яг хажууд нь байнгын нөгөө нэг байж хахаар тусламж хэсгийн одоо agent маань байж гин гэсэн үг. Одоо ask ChatGPT-г асуух гэж дарах юм бол манай sidebar маань хажуудлаас гарч ирээд за шууд энэ чинь нөгөө нэг асуулт асууж чинь. За аялал жуулчлал талаар асуулт асуун тийм ээ. За ингээд United Airlines тийм ээ. За ингээд Coursera байна. Утлын дэлгүүр байна. Сургалтын вебсайт, аялал жуулчлалын вебсайт, дэлгүүр, онлайн дэлгүүрийн вебсайт, онлайн e-commerce гэх мэтчлэн тийм ээ. Маш олон төрлийн вебсайтууд байгаа. Харин энэ ChatGPT Atlas-ыг ашигласан хажуудаа ингээд шууд AI agent байрлаж байгаа юм sidebar хэсгээр. За тэгэнгүүт тухайн сайтнаас мэдхийг хүссэн зүйлээ заавал scrollдож хайгаадах шаардлагагүйгээр шууд agent-ээсээ шууд асуугаад AI-аас асуугаад шууд тодорхой мэдээлэл гэлс тэр вебсайтаас шүүгээд гаргаад ирнэ гэсэн үг. За тэгээд мэйл бичиж чинь тийм үү? Мэйл бичиж хахад ингэж жагаад шууд энийгээ шууд илүү дэлгэрэнгүй, илүү гоё болгоод өгөө, илүү албасны болгоод өгөө гэх мэтчлэн байж болж байна. За тэнгүүд нэраа одоо би ийм одоо Halloween одоо хэдүүлээ Halloween болж байгаа шүү дээ. Halloween иймэрхүү чимэглэлүүд хэрэгтэй байна. За тэгээд би надад энэ табууд шинэ табууд нээгээд надад иймэрхүү юмнуудыг хайгаад олоход туслаач гэдгсэн чинь шууд ингээд маш олон таб өөр автоматар тэр браузер маань таб үүсгэгдээд гараад ирчихэж байгаа юм байна. Бид нар болохоор Chrome юм уу өөр браузер дээр Firefox дээр тийм ээ Opera дээр ч юм уу ChatGPT-ээс асуусан ч гэсэн линкүүд гарч ирснийг бид нар заавал дарж иж яадаг бол энэ ChatGPT-г өөр хүн браузер хийчихснээр шууд tab нь өөр автоматар эйжентийг хамтран нээгдээд явах юм байна шүү. Nice. За бүр бидний өмнөөс шууд вебсайт дээр ямар нэгэн үйлдэл хийгээд онлайн дэлгүүрээр бүр шопинг хийгээд явах боломжтой юм. Та бүхний харж байгаа ч энэ араа. За ингээд шууд яг тухайн маусын дээр нь яг юу гэж байгааг гарч ирж байна. Search for sunscreen гэдэг. Тэгээд доошоо уулаад айд хийгээд төлбөрийнхөө карт руу нэмээд за тэгээд төлбөр хийх хэсгийг нь сүүлд нэг өөрөө төлбөр хийчих гэсэн үг. Wow, nice. Ерөнхийдөө бүрэн танилцуулга видеоныг ингэж дуусч байгаа. За тэгээд та бүхэндээ танилцуулга бас нэгэн зүйлс юу вэ гэх юм бол за би тэгээд Gemini болон ChatGPT хоёулангаас нь өөртөөс нь ChatGPT Atlas-ийн даваа болон сул талуудыг асуусан байгаа.
Эхний давуу тал гэх юм бол AI agent маань байнгын таны хажууд байна л гэсэн үг. Ерөөдөө. За бүх текст болон бүх зүйлсэнд summarize буюу copy хийж болно, шин тайп нээж болно, дэлгэрүүлж болно, хураангуйлж болно, тийм ээ. Маш олон зүйлс хийх боломжтой болчихж байгаа. Хоёрдугаар давуу тал гэх юм бол AI agent ажлаа хэдүүлээ автоматжуулалтыг хийх боломжтой болчихж байгаа гэсэн үг. За гуравдугаар давуу тал гэх юм бол таны браузер маань шууд хуучны юмнуудаа history маягаар санаад явуулна гэсэн үг. Арай тийм ухаалаг маягаар тийм ээ. За өчигдөр би юу ажиллаа, өчигдөр би энэ дэр ингэжсэн яачлаа гэж шууд асуухад гараад ирнэ гэсэн үг. History-г ухах шаардлагагүй гэсэн үг. За дөрөв дэх давуу тал гэх юм бол Chromium base буюу Google Chrome-ийн extension-тэй хамтарч хийгдсэн. За илүү бас хурдан бөөгөөд серверийн тал дээр илүү хурдан байх болно л гэж байна. Эхний сул тал гэх юм бол аюулгүй байдал талдаа маш сул талтай эрсдэлтэй гэж байна. За мэдээч нөгөө AI маань вебсайтуудыг шууд уншиж байгаа тийм ээ. Маш олон текст маш олон кодуудыг унших хэрэг шаардлага гарч байгаа учраас за хоёрдугаар гэх юм бол батарей буюу жоохон нөгөө нэг үзүүлэлт компьютерыг илүү жоо ачаал болно гэж энэ чаг хэлж байна. За мэдээж нөгөө нэг браузер дээр дахиад AI agent ажиллаж байгаа тийм маш олон зүйлс бас ажиллаад ирчихэж байгаа учраас Mac-ууд дээр маань ачаал үүсэх бүрэн боломжтой болж байгаа маа. Гуравдугаар сул тал гэх юм бол зөвхөн Mac OS буюу Mac-ийн үйлдвэрлэлийн системд ашиглах боломжтой болчихж байгаа. Windows болон одоо өөр бусад үйлдвэрлэлийн системүүдээр ашиглах одоогоор боломжгүй байна тийм ээ. Тэгээд дөрөвдүгээр сул тал гэх юм бол мэдээж бас зарим фичерсүүд нь их фичерсүүд нь бас төлбөртэй юм байна. Тэгэхээр бас төлбөрийн асуудал яг хүн болгон үнэгүй ашиглаад авах боломжгүй болж байгаа юм байна. За тэгэхээр яг ямар ажил хийдэг, ямар хүмүүс ашиглах тохиромжтой вэ гэх юм бол за ямар нэгэн судалгаа шинжилгээний ажил хийдэг. За тэгээд фрилансерууд, контент креаторууд байна. За тэгээд ChatGPT-г үнэнч хэрэглэгчд байж болно тийм ээ. За тэгээд мэдээж Mac үйлдвэрлэлийн систем ашигладаг Mac user-ууд байж болно гэж байна одоогоор. За тэгэхээр энэ бичлэг маань ерөөдөө өндөрлөх гэж байна. За хэдүүлээ ямар тач ChatGPT Atlas хэмээх браузерийн давуу болон сул талыг жоохон ч гэсэн мэдэж авлаа. За мөн яг ямар features байгааг хэдүүлээ бас танилцаад авлаа. Тэгэхээр танд энэ браузер ер нь хэр санагдаж байна? Та доор коммент хэсэгт сэтгэлдүүдээ бүгдээр харамгүй үлдээгээр би бүх комментуудаа уншиж байгаа шүү. За тэгээд өмнөх бичлэгийг нэлийн дээр үед хийсэн байгаа хэдэн сарын ч өмнө юм тийм ээ. Би одоо буцаад ямар тач back to YouTube буцаад орж ирж байгаа шүү guys. За удахгүй гоё технологитой холбоотой болон бусад сонирхолтой видеонуудыг би хийгээд би оруулах болно. Та бүхэн тэгээд subscribe тавчаад дараад хүлээж агаарай. За bye guys.